Эй, юу цаана. Санд тэгэхээр хоёр нь нэг юм шийдсэн. За тэгээд тэр нь юу вэ гэхээр 2026 оны CrossFit Open гээд дэлхийн нээлттэй зохиогддог дэлхийн аврал шалралт тэмцээний блог ивент хийхээр төлөвлөж ажиллаад эхэлсэн байна. Өнөөдрийн анхны дугаараа CrossFit 76 холбоотой хийх гэж байна. 26-гийн нэг буюу Open-ыг нэг тайлбарлаа. За CrossFit Open гэдэг маань ер нь бол CrossFit-ийн спортыг дэлхийд даяар сонирхчдын дэлхийн аврах шалгаруулалт гэсэн ер нь гэсэн үг. Тий. Тэгээд улс улсаас төлөөлөл болгож ордог. Энэ хүн болгон оролцох боломжтой. Хүн болгон оролцдог. Энийг яаж оролцдог вэ гэхээр цахимаар оролцдог. Тий. Цахимаар оролцохдоо бид өөрсдөө бичлэгээ хийгээд линк явуулаад тэгээд мэдээж хэрэг бүртгүүлэх шаардлагатай. Тий. Тэгээд 3 дасгал зарлагддаг. 3 дасгалыг видеоны хамт хийгээд тэрийг явуулаад тэгээ шалгараад цаашаа явуулдаг. Тэгээд бидний одоо монголоор наадам гэдэг шиг монгол бөхчүүд маань наадамд бэлддэг шиг CrossFit-ийн маань энэ Open-д бэлддэг байна. Энэ бол догтлол дөрөн 3-7 хоног. Тэгээд энэ Open-ы дараагийн шатны quarter-ын дараагийн шатны semi-final дараагийн шатны Games-ийн 8 сар 4 шат явдаг. Энэ quarter off нь хоёр нь онлайнаар явдаг. Энэ хоёр нь semi-final болон юу нь Games хоёр бичлэг явдаг. Ингээд semi-final нь болохоор бүсээр явдаг. Games нь болохоор Америкт болдог. За нийт нэг 250 мянга гаруй тамирчид ер нь эмхтэй нийлээд оролцдог ийм өргөн хэмжээний тэмцээн. Маш гоё тэмцээн. Бид жестол хүсэж хүлээдэг тэмцээн дээ. Тий. За тэгээд тэрний хүрээнд тэгээд CrossFit-ийн community дундаа энэ зарлагдж байгаа 3 дасгалыг гурвангийн хоёр влог ивент болгоод хийдэг саналаар хийж байгаамаа. Тэгээд өнөөдөр эхний дугаар. Яа. Гоё болно. Мэлдэж нэг юм ихний дугаар боллоо да. Домгиж хуу игээл яах. За тэгээд шууд дасгалынхаа юм дээ. Тэ. Дасгал одоо зарлагдчих чинь бүгдээрээ дасгалаа хамтдаа үздэг. За. Энийг дуусчих 5% орж байгаа. Наадах чи ихэр 1% орж ирж шүү дээ. Тийм үү? Энийг хий дуусгаад оо. За бүгдэнд өдрийн мэнд цагаан амарцгаасан уу. За 26 оны анхны Open-ы дасгал бөөнөрөө хийх гэж байгаа. Бүх залуустай ажиллацгаая. За дасгалыг бол ерөнхийдөө бүгдээрээ хартсан байгаа. Тэгтээ цагийн хязгаар маань 12 минут. Нийт ер нь бол 3 төрлийн хөдөлгөөн байгаа тийм. Гэхдээ яг ялгаатай нэг 18 удаагийн 2 box step overs байгаа. За тэрийг хаяад харахад нийт 354 рээд wall ball 246, boxтой хөдөлгөөн маань 108 байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө 354. Энийг дуусгахын тулд 2 секунд тутамд явж иж бүтэн 354 явж байгаа. Ямар ч амрах гэж бодвол. За муутахад доош нь бодоод 3 секунд тутамд 12 минутыгаа секунд шилжүүлээд 3 секунд тутамд 1 реп гэж бодох юм бол бид нэр 240 рептээр ирэх боломжтой. Тэгэхээр wall ball маань өөрөө яг 3 секунд биш нэг 2 гаруй секунд тахгүй. 2 гаруй секунд бокс дээр юу 2 гаруй. Тэгэхээр 3 секундын баримжаа барихад 240 реп буюу одоо энэ 228 репээс 268 репийн дунд буюу энчэнээс 12 40-ийнхоо уруудаа 40-ийнхаа wall ball-ыг 12-ыг хийж байгаа. Тэгэхээр энэ бол ер нь хүн болгон хийх боломжтой гэж үзэж байгаасаа 3 секунд тутамд. Тэгэхээр энэ ч ирж байгаа хүмүүс маань яаж байгаа вөхтөрөө шууд топ 95% дээш буюу нөгөө топ 5% орчиж байгаа. Тэгэхээр бидний гол зорилго бол бүгдээрээ ийшээ орох. Охтуудынх нэг 5 реп дээр яваад байгаа шүү дээ. Охтуудын юм дээр бол нөгөө бөмбөгөн дээр хайцсан дээр арай хялбар гэж үзээд 5 реп дээшээ байгаад байгаа. За тэгэхээр хэдүүлээ. Wall ball 20, 30, 40, 66 буцаж буугаа 40, 30, 20. Энэ дундуур нь ихнийх дандаа box jump overs яваад бөмбөгтөөгөө box step overs 66-гийн 2 талтэй. Даслыг бол бүгдээр ойлгосон байгаа. Тэгэхээр бидний одоо нэг гол нь тактик 12 минутын дотор бидний хаана яаж очих вэ гэдгээр гаргах маань хамгийн чухал болчиход байгаа. За саяных 2 секунд тутамд хийсэн нөхдүүд бол дуусгаж байгаа. 3 секунд гэдэг бидний ер нь зорилго байна гэсэн. Тэрнээс дээшээ доошоо баримжаагаа авчих. Хүн болгоны 66 дээр ирэх нь тодорхой болчих.
Тэгэхээр 66-аас гараад 18-аас 1-2 степ хийсэн хүмүүс маань ерөөсөө мянгаар хүн иднэ гэсэн. За 18-аа дуусгаад 40 рүүгээ ороо явж байгаа залуучууд маань бүр гоё дэшээ явчихж байгаа гэсэн. Тэгэхээр дундаж ер нь бол бид нар 66-ыг дуусгаад 18-ыг дуусгах хичээхэд ёстой болно гэсэн. Тэгэхээр за нэгдүгээр пейсинг яаж явах вэ гэхээр анханасаа хизээс шахаж болохгүй гэсэн. 12 минут байгаа 12-ыг 4 минутаар 3 хуваач. Эхний 4 минут, дундах 4 минут, сүүлийн 4 минут. За эсвэл 3 минутаар 4 хуваана гэсэн. 3 дахь минут 6, 9, 12. Тэгэхээр эхний 3, 6 минут бол бид нэ шахаж болохгүй гэсэн. Нөгөө өөрсдийнхөө effort-ийн нэг 60% дээр ажиллана гэсэн. За 2 дахь дээр 70%, 3 дахь дээр 80%, 4 дахь дээр үе рүүгээ 90%, 100% руугаа шахна. Ийм пирамид дасгалын нөгөө эхний 20, 18, 30, 18 аюу амархан санагдаад минут хүрэхгүй энчээ шахаад жинхэнэ шахах газараа очих дээр бид нэр аль хэдийн үхсэн байдаг гэсэн. Эхний 3 минутын дотор бүх юмаа гаргаж болохгүй гэсэн. Ер нь бол одоо экспертүүдийн зөвлөж байгаа. Тэгэхээр анханасаа зөөлөн зөөлөө яваа чангаруулад хамгийн их шахах маань бид нар 66 дээр шахаад сүүлийн 3 минут энчээ одоо 66 18 40 руу энэ хавь тулаан болно гэсэн. Тэгэхээр ийшээд бид нар бүх юмаа гаргах хэрэгтэй гэсэн. Окей. За геймс атлетуудыг харсандаа бүгд нэр анблокинг явж байгаа. Бүгд нэр анблокинг шүү за. За бид нар геймсийн атлетууд биш учраас биднэрт анблокинг их ямар ч шаардлагагүй байхгүй. Дээрээс нь бидний сүүлийн энэ тоонуудыг одоо нэг волболоос хас чинь те энэ чинь 50 хасагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр 190 реп орчим хийнэ гэсэн үг. Ер нь бол энэ рүү очих магадлалтай одоо maaхан дотор том баг байгаа гэсэн. Тэгэхээр 246 бөмбөгтөө дасгаад биш 190 бөмбөг хийнэ гэд сэтгэлээ багасгах чинь анблокинг явах ямар ч шаардлага байхгүй. Геймсийн атлетууд анблокинг явж байгаа. Тэр бид нар яах вэ гэхээр жижиг сетүүд тэгтээ баг амралтай гэсэн. Бөмбөг хаяад 2-3 амьсгаач гэдэг юм уу. За эхэндээ 1 амьсгаа хийжсэн сүүлдээ 2 сүүлдээ 3 ч гэдэг юм уу. 3-5 секунд амраад буцаад бөмбөгөө хурдан авах нь. Окей. Өчтөр миний бичлэгийг харсан те. Би бол баг 4 минут имит хийсэн байл. Яваа хүнтэй юм байлгадлаа. Тэгтээ нөгөө нэг бөмбөгөн дээр байж их нь чухал. Эргэж хаар сатаарахгүйгээр хаяад амарлаа амьсгаагаа хинж бажгаад авах нь чухал шүү. За. Гараа ингээд байлгаад тах тэр мөр зуураад байгаа те. Тэрийг нэгдүгээр бодно. Хоёрдугаарт нөгөө нэг сүүлдээ ядраад ирэхтэрэ нөөрэ авах магад их болчиход байгаа. Доошоо орохгүй энэ дээрээсээ буцаанаа зуурчаад энчээс буцах гэдэг. Тэрийг сайн бодно. 3 дахь юм нь нөгөө үлмийн рүүгөө босохгүй байх гэж. Окей. Үлмийн рүүгөө босоод ах тэр ном шилэв зуурчаад дараа нь бокстой үзэх юм байгаа. Тэр яах вэ гэхээр энэ ч болж өгвөл бүтэн уулан дээр хам хүч хаансах тэр ташаа мөр байхаа. Энэ ч яаж байгаа вэ гэхээр ер нь бол дасгал маань өөрөө нөгөө нэг бөмбөгний волболны уралдаан болж байгаа. Боксын дээр яах вэ гэхээр бидний амьсгалаад цэгцлээд өөртөө цэгцлээ буцаад бөмбөгөн дээр уралдах хэсэг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол уралдаадах ямар шаардлага байхгүй. Бокс jump powers дээр no rep-гүйгээр 2 хүл зэрэг заавал алхаж бууна гэдгийг бодоорой. Өсөрч бууж болохгүй гэсэн. Заавал алхаж буу. Том атлетууд ч гэсэн гаргасан алдаанууд энэ сая зөндөө гарсан те. Яасан бэ гэхээр дэндүү яарад сүүлийн 2-3 минут байнгут step down хийхгүйгээр сүүлийнхаа rep-ийг өсөрж гараад өсөрж буугаа бөмбөг рүү орчих жоох байхгүй. Гэхдээ тийм биш заавал алхаж бууш. Окей. Гараад ахаад эргээд ийшээ хараад эргэлдээд ах тэр бид нэр их энерги зарцуулаад. Тэр тийм биш яах вэ гэхээр би энэ хандлага харж гисэн бол угаасаа би 2 хүл ээлж ажиллана гэсэн. Миний зүүн хөл урдаа байгаа. Алхаа буулаа одоо миний баруун хөл урдаа гараад бууна гэсэн. Окей. За хөл тавилт угаасаа 45 градус орж ирээд эхний хөл дандаа захтаа байвал буухад амарх. Гол байгаад их юм хэцүү болоод байна гэсэн. Бөмбөг барихны 2-3 арганууд гарцсан биз тээ. Энэ ч нэ барилт байсан. Сая сүүл энийг шүрдсэн үү? Агавшаа. Гоёндаа хөрөхгүй энэ болж ирсэн тээ. Энэ болох байсан. Энэ болох байсан. Яаж болохгүй вэ гэхээр гоён дээр ингэж амрааж болохгүй юм биш. Гоён дээр амрааж болохгүй. Тэгэхээр энэ дээр яг уг нь хамгийн хялбар арга юм байна. Яг мөрөн дээрээ биш. Жохон аргашаа тавиад ичээд. Гол нөгөө нэг мөр тарфес хоёр зуурах гэдэг. За ингээ барьчихтай над чиг намхан хүмүүст аягүй хэцүү байлээ. Хөл дэше гарч байгаа. Эднэр шиг өндөр залуучууд бол энэ хамаагүй эвтэйхэн байгаа л. За тэгээ ер нь бол гол нь юу болж байгаа вэ гэхээр энэ ямар ч хүчний ямар ч скил биш. Ерөөсөө цэвэр эндүрэнс шалгаж байгаа. Төвчээр залгаж байгаа. Тэгэхээр хамгийн гол юм нь пейсээ барих, хаана хурдлах уу гэдэг нь сүүлийн 3 минут хурдах болохоос анханасаа маш бага амралтай нэг тогтмол хурдаад хол явах нь чухал болчиход байгаа. 2 хүл заавал алхахад 2 хүл заавал хайрцсан дээр контакт өгөөд 2 хүл газар буцаагаад авлаа контакт. Боксын дээр шсэн 2 хүл зэрэг үсрээд ээжтэй заавал степ даун буунаа гэсэн. За тэгэхээр эхний гараан дээр хаагш хүмүүс байгаа лээ. Хүмүүсээ нэрийн зарлаад шууд халаалтандаа цаг өгөөд дараа гээд хэдүүлээ 3-аас 4 гараа байх нь ээжтэд орчих юм. За тэгээд энэ жилийн Open дээр хамтдаа 5 хоног ах ихснэр маань хамтдаа ажиллаж байгаа.
Үйд яах их нар маань хамтарч ажиллаа. Дэмшээ баярлалаа. За. Эхний гараа 6 коуч, Ондардат багш, Бат Төвшин багш, Баясангуу багш, Сумья багш, дээрс нэмээд Төгсөө Аги багш. 6 гарахад бэлэн боллоо. Ичнэ. Хайд дээр байгаа шиг ярьдаг батсан шүү. За. Төгшөө багштай. Формтой. Хавар нэг ах гиснэрээс нь бэлгэлж байгаамаа. За тэгээд энэ бацтай хийх. Энэ CrossFit Games-ийн бэлэгдээд энэ Games-ийг хийлээ наацсан шээ. За уг нь opening нааж болох байсан. За тэгээд солонгос дуусцгаад. За Сумья багш. Open 2026-ад амжилтсаа тав арангийн ах гиснэрээс нь бэлэг өгж байгаамаа. Гал. За тэгээд шорт. За маш их баярлаа. Амжилтсаа. Баярлаа. За төгсөө өгшээ. Open 2026-ад амжилтсаа тав арангийн бэлэг өгье. Баярлаа. Яа. За тэгээд энэ таних уу. Энэ таних аа. За баярлаа. Амжилт. 5.1 брендинг ахагч нараас нь өнөөдрийн тэмцээнд амжилт хүсээд өгж байгаа шүү. За юу. Баярлаа. За байж байгаа дахиад нэг байгаа. За өнөөдрийнх нь бас тэмцээнд амжилт хүсээд шорт. За. Ална. Нөхцөл нь одоо шууд өмснө. Одоо юу? Тийм. Өө биш дээ. Шалтан байгаа. Хамаагүй. Одоо өмсөн. Ямар ч нөхцөл биш тавь. Шууд өмс. Тэр үгүй дээд шууд өмсөн. Тий. За. Нэг өөр орсон. За өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн ивент төгч 5.1 брэндээс удах гэж байгаа шүү. Амжилттай орцоорой. За. Тэмцээнд дээр угаасаа шууд энтэйгээ шууд орно. Ачаа авшигтай. За, CrossFit Open-ы 2026 оны эхний дасгал 976 клуб дээрээс эхлэхэд бэлэн боллоо. Тамирчин бэлэн үү? За, цаг явсаа. За, манай 76-гийн Сумья коуч. Wall Ujwan. Болчос. Жацтай хүнд бол гайгүй. Намхан хүнд бол жоохон хаалттай дасгал. Сайхан байна. За. Аги. Алтан хамтрагч Аги коуч. За түүний шүүгчээр мөн. За бокс jump бол бас их тэсэж чаддаг цоцол өгдөг бас зүйл асуудал нэгэ. Я За хайжна. Арвар. Дэжэнийг шууд явахд зү.
хийж байгаа. Дастас таарна. За манай төгсөг коуч. Бол манай төгсөг коуч Ястаа болохоор хатсан амархан байгаа. Ээсэд бүдийг бүхэн ажиллаж байгаа юм. Box jump, ball дээрээс. Бүдийг ажиллаж. За, өнөөдөр коуч World замдээ Дүүчээр манай head judge инкэт тахаж байгаа. За би жоохон байж байгаа. Нийт 12 минутын турш хийх дасгал байгаа. Хитэн таваар ямар дасгал байгааг би тайлбарлана. Box jump дээр бол жоохон цуцж байгаа. За манай вайсан коуч. Бабайжаа. Бол хідээр дастаж хийж байгаа болоо. Цаарвар дастаж байгаа болоо да. Сүүл рүү өмнөөс тоо. Хоошлсон жоохон цуцсан тэгэхээр дундаа тасдах нь бол олон. За манай show coach. Хорон хайр бол байж байна. За 4-ийн дагуу угаасаа тайлна. Тайлагдана. Шорто тайлчих واخ гэж бодож байна. Оо, сайхан хүмэнөө. За жожор манай нэнда. Сталныг хийж атлет. Нэнда. Strong. За манай ч яагаад ч вэ? Дөө сайхан өнгөтэй. За энэ бокс болтоо алхалт хийх байгаа. За бөмбөгийг бол яаж байж болно? Хамтарч өөртөө эвтэйхэн байдлаар яаж байна? Нийлээ хорттой байж байна. За өндөрлөж багш. За тийч. Угаасаа яалч одоо тасдаж эхлэн л дээ энэ олон доо чинь. Тууд явна гэдэг бол зөв. За энэ дэвсэг коуч. Тимээ дүнгийн дагуугаар хайлах юм стаж. Халигддаг. Хиттэр яваа. Ойст.
За энэ манай Аги коуч. Партнер. За нөө явдгийг. Йоога гэсэн дээ. Гадна талаасаа ингэж тайлбарлаад явах ч амар л та. Ороод бараг хийчихвэ санагдсан. Яг хийхэж бас үзээтэй шүү дээ настай. Аа түрүүс жацтай хүмүүс волбол болдог. Харцсангүй гайгүй. Ямана Сумья коуч. Хайрукси Ботонгэр. Сайхан байна оо, хөнгөн байна. Одоо гэхдээ хөлмөл бол жоохон зуураа авч иж байгаа. Энэ маш олон тоогоор хийж байгаа учраас проблем шээ. Айдаа багш минь яваарай. За манай үзэгчдүүд бас хэмжээнд дэмжлэр бол гайхтар байна. За манай шүүгчнэр бол зөвхөн өөртөө аваад ирсэн. Спортаар гэнэ. За Хавн 8 дээр явж яах гэж. Тэгэхээр 66 буюу Тихий дунд ороод явж байна. Сайхан байна да. 66. За одоо ингээд 18 хайрцаг дээгүүр алхах бөмбөгтэйгээ медицин бол бокстэй бол 18 тоо хийж байна. За сүүлийн 1 минут өгч байна да. Хүмүүс ер нь онлайчгүй. За хичээмж сүүлийн минутад явж байна да. Сүүлийн 30 секунд. Одоо энэ дэр байгаа үзүүлэлээ. Гүн. За сайхан байна. Ah, Sudiaron squad! Sudiaron squad! Sudiaron squad! Яа, за. Саман 259 гэв. За, нийт сүүлийн 40 бол 31 хийсэн. За. Намана Аги коуч. Нийт 259. За, яаж юм? Энэ дээр явах шиш. Амар. Шансыг отгорё. Шансыг отгодоо.
Гой цэцгэл. Тэсвэ тулаа байсан. За манай төгсөө. Коуч хийдий. Оноо. 42. За нийт 242 оноо. Яа, за. За. Сэтгэл явна. Өө чангаар. Яг л өчигдөр 9 м хэмжээ авлаа. Гэтэ яг нэг 30-ээр дахиулж шиг боллоо. Дахиад энэ. Дахиад өчтөр 2 дахь нь юм уу? Тэгээ опны ч онцлог нь 7 хоногийн хугацаатай байдаг. Асглаа зарлаад 7 хоног. Тэгэхээр бид нар 7 хоногийн хугацаатаа хэд ч хийж бол. Ер нь бол хийх болгонд 1-2 репер ч юм уу 2-3 секундээр ч юм уу ахих боломжтой. Би бол өнөөдөр яг жинхнээсээ хэлээ. Тэгээд дахиад ахиулахыг хичээндээ. За баяргүй. За энэ хин Супермен. За манай Супермен коуч. Оноо 236. За Супермен коучийг олноо. Төвшөө хачуу. Төвшөө. Аа за төвшөө энэ юуна. За 12. Амьсгал дарагчид өнөмслөг болчихлаа. За сэтгэл явна. Хавнаа эндүрээс жаа давтал харчихгүй өгсөж тэгээд давтал харсан шүү дээ. Алуулаа. Сансныг бодоход явна. Яг тактикаас нэг 4 левел тогтоо үзээ дээ. Угаасаа л мяа хийнэ гэж утсан. Яг мяа Дахиж хийх юм уу? гэж хэлэхгүй. Биш л хайрлагч болох ч бастай. Тэгээ вол болохоор хийчлээ. За баярлалаа. Ондрол тогшин шүүгч анаа. Ондрол тогшэлээ. Аль би харах ондрол тогшин. 221. 221 нөхөр ондрол. Өвөр Монголын өрдөөс хүрнэ. Багши ханаа. Багши. Баригдээ. Яа. За хэрвэн. Хоёна. Өчтөр өдөр хийсэн. Тэгээ шууд задгал дахиад хийсэн. Сайттай. Өчтөр 204. Шинэ 14-5 репээс ахиулсан. Одоо нэг өдөр дахиад нэг хийндэ. Тэгэл горолцоо хийгээш. Тэр нь бол хийх болгон дахиад л байна. Эхнийхээс хэр өөр. Хинхаас нөгөө хаана яах мэдчихсэн. Хизээ хөлмөл ажиллахгүй болох юм. Тэгээд нөгөөдтэйгээ яриа за байж байгаараа бараа өлөө байж байгаараа зөвлөө гэж. Тэсэн чи хоёр номон төрүүлээд явцсан. Ինչгээс тэгээд номгүй л явлаа да. За дараагийн хийх усуд анхаарч хэлэх юм юу вэ? Ер нь анхныхаа төлөвөг дагаад тэгээд хамгийн гол нь транзишн багтаа дундаа удахгүйгээр шилжээл дараагийнх дээр очиод яг зогсоо сатаахгүйгээр явах хэрэгтэй. Жаахан төвчгөл хэрэгтэй. Арай л. Төвчээргүй шаар явсангүй. Хэсэг авч байгаа. За баярлалаа. Баясангуу. Амка баясангуу шиг харагдаа. Аа 252. За гахалтай. 252 эзэн. Баясангуу шинд байна. За юуны өмнө баяр хүргэе явуулсан дуусла. Тэр Амар юм. Амар шиг гоё байлаа. Хөл мдэггүй. Тэгээд тэр их төвчээр тэгээд үзтээ. Гайгүй явахаар л. Заагийн явахаас нь л даа саагийнхыг хараад явлаа шүү дээ. хитгэж аа. 200 хийж өчтөр нэг хийж үзээ орой. Нэлэр нь өчтөр нэлээ муу байсан. Нуруу өвдөө ер нь бол нуруу зураг аяг хэцүү болсон. Өнөөдөр аяг гоё тухтай байсан болох нэлээ ахвал. Сумьяг шиг хуудсан байна уу? За сумьяг 215 байсан байна. Сэтгэлийн аваад гэ заяа. Сайн байна уу? Сайн. За сэтгэл ямар байна? Сэтгэл гоё нөө. Гэтэ эхнээсээ дахиад нэг хийх юм. Анхных юм уу? Анхдагч. Анхных юм уу? Тийм ээ. Эхнээсээ дахиад нэг жоохон өшөөл илүү умаар юм. Би ч дандаа 10-аар угаацсан. 20 яг 10 30 8 6 ч юм. Тэгж ихтнээс жоохон дахиж ихээр хугаамаар юм. Уултыг сайн байх хэрэгтэй. Тийм. Байх хэрэгтэй мэ тий? Пейсинг сайталах хэрэгтэй. Баярлалаа. За бид нар болсон бол CrossFit Open 2026 нэгдүгээр ивент огчийн гараа. Alles gut. Ороо, хоёр, нэг, let's go! Woo!
Манай бокс ийм бах юм. Даш юм утаа гарах юм. За. За. Шинэ даалга октын гараа. Таслын тоо. Адилхан бөмбөгийн жин 6 кг. Хайрцагны өндөр 20 инч. 20 инчийн хайрцагн дээр 18 минут асарнэ. Яг дунд нь галзуу гана юм шүү дээ. Галзуу гана. Хайрц руу орсон. Өжигнүүлж байгаа харагдчихэв. Нацгаа. Нацгагийн хувьд төсвөр сайтай, хүч сайтай. За манай амка ажиллаа сайтай. Үндэл ажилладаг. Азаагийн хувьд ярих юм бол техник аягүй сайтай. Үндийн өргөлтийн техник, гимнастикийн техникүүд сайн лээ. Тэгээд заалынхаа ярьж үзэж дэмжээд ингээ болж юм л та. Байцгааж байна. За. Бодлоо. Галзуу гана. 30 бол болов орцсон явж байгаа харагдах. За. Хэн төвшөөгийн бол яс ойрхоо. Тэшээ баг гараа өргөө хурчээд байгаа юм шиг. Гайг бол үнхэрэгчээ. Яагаад Вадаш хийж байгаа харагдчих юм. Сая хугацаа 12 минут. Сарэж. Энэ бас дээд топ 28 жил дууссан гэж байна. Үсээ сая 50 секунд юм байсан. Өндөр Багш өгөлгөө. Ингээд энэ төрөөр явж. Тасаа өчигдрийнхээс хэрээсэ. 11 17 реп байх бас. Гүс юм уу? Арай. 17 одоо нэгтгэж дахиад энэ 17-д 20 реп өгчүү тэгээд. Болоо тийм. Бүгөө ухаалаа гахтай би чинь. Энийг 9 конжуураад яваад өгчлөөс ш. 9 кг жоод хэд болсон? Одоо баг 4 хүрэхгүй ш. Нэг өдөр 2-оор ихсэв. Бөмбөн хийж агт хийсгээд. Ууж ирэхгүй юу? Ууж ирэхгүй ингээ шаар шиг хийсэн. Зя. Хтүүдэн гараа. Yes. Цаатлаас төгч. Санаас ирэн. Хай брейктэй үзчих тэрний хэлэх байсан шүү дээ. Бокстэй дуусч байгаа хай брейк юм. Би бичлэгээ хийсэн болохоор нэг санаа зовхон биш. Та хийсэн юм бичлэгээ? За тэгээд хтүүдээ анцлах зүйлс юм бол манай клубын охтууд маань олон бас багтаал нэг 3-аас дээш жил хичээлсэн. Эвгүй гарууд байгаа. Тэгэхээр нөө туршлагатай масала хаан шахах, хаан таслах гэдэг олон зүйлийн мэдрэмж нь байгаа. За манай уянгагийн үед залуу тамирчин сүүлийн жил гаруй эрчимтэй хичээлж байгаа. Маш хурдан сайжирж байгаа. За түүний давуу тал гэх юм бол хүчтэй. За тэгээд амьсгаагаа сайжруулчихвал ер нь эвгүй гардаа. Тэр. Жон сайн юм уу та? Энэ төвшөө. Бол нарай ойрхон нөгөө. Түр гараа өргөөл хүрээд байгаа юм шиг байна. Тэ? Гарнаасаа дэш бөмбөнөөс дэш ийм хэн нисэж шээ. За. Гол нь өгдөггүй юм байлээ. Амар төвшөртэй юм байлээ. Давуу тал юм. Үнээр явд юм байл. Зогсохгүй. Тэ харж байгаа. Ажиллагаа сайтай. За галзуу ганатаас юу ярих вэ? Галзуу ганаа 18 өмгтэй алхалтай эхэлсэн байна. За энэ чинь 5 минут идэх чаа.
66 вольт болроор өчөө дуусгаад нэлээд ахиулах шинжтэй хурдтай бич байгаа шүү. 100-аагийн амьсгаа сайтай. Ажиллагаа бол амар. Одоо сайжруулах юм бол хүчин дээр хүч жоох нэмэгдчихвэл ер нь эвгүй гардаа. Энэ үг дэлхийн авахт явах юм ба. Тэгжээ. За манай нацгагийн хувьд ярих юм бол нуруу сайтай. Гол нэг нурууны хүч. Гол нурууны голын булчин ихтэй. Хүчтэй. Юу гэдэг лээ тэр чинь? Гол нурууны тамир их сайтай тий. Ер нь тэгэл хүчний болон штангтай төлөвлөсөн давуу талтай. За тэгэл сүүлийн үед амьсгаа нь бол нэлээд сайжирж байгаа гэж анзаарчихсан. Эйгүү гарчтэй. Олон жилийн дунджаар үзэж байгаа нөхөртэй. За манай хамка маань сүүлийн 2 жил аюу идэвхтэй хичээж байгаа. Юус хичээлээ 2 жил болох ч байгаа. Тэгээд сүүлийн 1 жил аюу дасгалуудаа ойлгоод кроссфитийг нэг зөвхөн ойлгосон. Үнэхээр чанартай хийж байгаа, сайжирж байгаа. Анзаарчихсан. Эйгүү бас. Ачаас олон орноор хийгээд юу вэ? За манай Азагийн хувьд ярих юм бол гин техник аягүй гоё. Өндийн өргөлтийн гимнастикийн техникүүд аягүй сайн. За тэгээ сул тал нь жоох амьсгаа муутай. Давхар модос. Тэгээ тийм бос. Энэ амьсгаагаа сайжруулж наа чи алах юм байгаа маа. Эйгүүд авах гэсэн юугүй. Манай 976-гийн хамгийн анхны бүр мембер шүү дээ. Бүр нэг номерын засвар 976 хойно нэгтгэх засвар хийж яхад нь анх ирсэн гарсан. Багстай гарсан. Тэгээ бүр засвар хийж яхад ирсэн анхны мембер шүү дээ. Нореп. Энийг хэлэхдээ аягүй дуртай. Камер ирсэн ч хүчээр нөөрөө хийцнэгээ. За маань алхалт руу орч явж байгаа. Үчин болоод юм уу? Амар. Арай дав. Бүрхмээ тулгаа. Одоо юм баба юм. Өрөө. За 100-аа өмнөх өчигдрийн хийснээр баг сайн ахиулах магадaltaй гэж байна. Хангалттай гэж. Одоо амьсч 12 марч. Одоо 5. Тэг шууд авсан шүү. Одоо чаяас авахгүй 8 4. Заавчтай. Ой. Анзе! Эй! За ганцхан цаг дуусгаад 2030 секундтай байна. За бөмбөгтөө алхалтай 18-ийнхаа сая хэдий 12-ын нэг шүү. 12 болсон байна. За сүүлийн 6-хан. За сүүлийн 5 тоо. Орхон хэлсэн байна. Сүүлийн 2. За ганц. Үчиг дуусах шүү.
За дуусгая. Анзи. За сүүлийн 40. Дуусчихвол ер нь дэлхийн топ 5% орж байгаа. Ангалтай барь. Хоёр амсна бацээ. Эрисгүй. Гой. Хайшаа. Санаа босчоо нөгөө. Аа төвшөө мань амарч байгаа чи. Унгамаа. Унгороо гарцмаараа. Анзи. За тийш. Бай ёо. 1 минут, яг 1 минут. Манай охтууд маань. Явж байна. Амкама сэрэгсэн байна. Ацгагийн темп унаагүй. Өндөр хэвээр байна. Самар. Сайвчэнда. Янзи дөө. Гойстэй дулгаа. Анзи. За охтууд маань. За хэдэн бэ? Хэд явсан бэ? 66-аад тал хүртэл. Тал. Nice. За тэгээд дахиад хэд өдөр хийх вэ? Нэгтгэд хийж байгаа. Ажицээ. Амка хэдэн бэ? Хагата хийж үзлээ. Тэд 161. 66-ийнхаа 17 хийгээ. Вау, за баяр үргээ. Дахиад хийзээ хөө. Нэгтгэд хийж үзлээ. За, ажил. Юу вэ? Хөдөлж хөө шүү дээ. Өөр амар ханаалтай юм бэ. За. Төвшөө. Хэдэн бэ? 66 дээр 40 бол дээр туссан юм. Оо, сайн явсан байна шүү дээ. Баяр үргээ. Хоёр дахь хийзээ хөө. Нэгтгэд хийж юм уу? За, амжилт. Уянга хэдэн бэ? 40-с 40 22. 22 аа. Нийт 200. За, баяр үргээ. 66 дуусаад 40 руу орсон юм. Ваа. Та хэдлээ. Гал. Яра. Та 40 хэдлээ. 40 30. 78 өрнөөрөө. Амар. Зэр. Йоо, амар. За, дулгаа хэд вэ? 277. Нийт 40 болоод дуусаад хэдэн өсрэлт хийсэн? Хэдэн өсрэлт? 9 багс жамбо. 9 багс. Өмнө болохоор 3-ыг хийгээд дуусгасан. Одоо болохоор сая болохоор 6-аар ахиулаад. Ярьсан чадлаа. Тэгээд энэ дасгал ямар зүйл вэ? Навшин дасгал байна. Хөлбөр байхгүй болчихно. Сая юун дээр ажиллаад 6-аар нэмсэн? Нөгөө амралтаа багсгаад би өмнөдөр болохоор ус амир их уугаадсан. Усаа арай баг уугаал. Амралтаа хурдан явуулаад хурдан амраад хурдан юу оруулсан. Тэгэл ямарчсан дуусгах юм. Тэгээ яг хийж байгаад бол дахиж хизээч хийхгүй гэж өчигдөр би бодчихсон. Яг өнөөдөр дахиад хийчлээ. Өнөөдөр зөвхөн амжилттай сайн хийсэн. Дугаадаа баяр үргээ. Вэдрийн ах гэсэн хэлээ гэж байна. Баярлалаа. За амжилт. Энэ Спорттой дотор голдон байх юм шиг. гой юм баг шүү дээ. Энэ шик. Яаваа. Тэр үүдэн байсан. Явахсаа л гэж. Өөрөө хүчээр авлаа. За хийлээд байгаа шүү. За. Тэгээд энэ тортын баанууд сонирхол үзлээ. Гой юм баг шүү. Гоохны орохтой дандаа унаа. За. Тэстэйг хооцсон. За. Дөөс 3 ивент зүгөө. Тэгээ 3 ивент. За.
бид бүгд хамтаараа. Засаглыг амжилттай хамт хийж байгаа төсөө өгсөй баяр үргээд Вэдийн экспресс бэлэг гэж байна. Баярлаа. Тэгээд дараа дараагийн ивентүүдтэй хамт хүчтэй байгаарай. За, төсөө өгсөй. За чи хэл би үгүй. Нэг ажилтаа байдаг. CrossFit Open-ыг хамт хийж байгаад баярлалаа. Тэгээд дараа дараагийн дасгалуудад хүчтэй байгаарай гэж Wade Express бэлэг тавьж байгаа шүү. За. За тэгээд төвшөө өгснөө хайрогч орох гэж байгаа тийм. Орно шүү дээ. Бээжингийн хайрогч оролцох гэж байгаа. Тэгээд Бээжингийн хайрогч оролцохоос өмнө энэ энержи гэлнүүдийг хэрэглээд төвшөөд үзье. Уусаа нөгөө өмнөх хайрогч төр ороод энержи дутчихсан. Тэгээд жишээ нөгөө сайн нэлээд мэдрэм ч юм авахаар мангар үнэтэй нэгдүгээр хоёрдугаар тэгээд яг юу мэддэхгүй байх юм байна шүү дээ. Эндээс авч явах нь энэ гоё юм лээ. Тэмцээнд нөгөө нэг танихгүй юм хэрэгж болдгоо гэдэг юм лээ. Одооноос тасахгүй бол Одооноос туршиж үзээд тэг сэтгэлээ хуваалцаарай. за. Тэгээд дараа дараагийн ивентүүдэд хамтдаа байгаарай. Хамтдаа хүчтэй байгаарай. Хоёрдугаар зүхтаана гэсэн. За миний муу багш. Баярлалаа. Жоо шүү. За. 5.1 Wade-тэй маш их баярлалаа. Хоёртоо маш их баярлалаа. За баярлаа. Ийм гоё ивент зохиож өгсөн маш их баярлалаа. Баярлалаа. Ийм гоё бэлэг аамн гэж аюу гоё шүү дээ. Тэгээд спонсоруудаа баярлалаа. Тийм шүү дээ. Энэ хоёрыг маань өшөө ивент хийж байгаарай гэж Wade 5.1 хоёртоо. Яа. Төвч зүрс. Энэ гоё шиг. Сумягч. Би яг шейк байхгүй юу? Шейкертэй болъё гэд яг авъя гэж бодож ирсэн юм. Дотхын нар. Йоо. Халуун малуунаа барьдаг юм шиг. Юу. Тэр ч мөр энэ минь дотор энэ минь хараа шүү дээ. Хөөе. За одоо манай сумягч Герман чанар биз. хайрагч шүү дээ тий. Жинхэнэ Монголын тэр одоо энэ юу нэг Энержи жийлээ гэж. Би энэ өчтөр сонирхож илаа яг харж илаа. Надад хамгийн их таалагдсан нь simple carbs гэсэн. Энэ нөгөөнийг ямар учиртай юм гэхээр бид хурдан задардаг. Тийм. Одоо цагаан будаач гэдэг юм уу, цагаан талхч гэдэг юм уу. Нөгөөний whole grain бүхэл бүрийн юмнууд гээд байдаг шүү дээ. Бид нар чинь бид болохоор удаан шимэгдээд удаан задардаг. Удаан хугацааны нэр өгдөг. Энэ болохоор маш хурдан хугацаанд simple нөгөөний маш задрахад хялбар болохоор задлаад орхноо угаас угаал бие хурдан бид задраад хурдан задраад маш ингээд энерги болдог. Энэ кафеинээс аюу гоё юм билий. Би ч нөгөөний хаяа кофе ууж муухаар нэг юм шүн жоох юм сэргэндэг нэг юм солиот байхгүй. Тэгэхээр энэ минь кафеинтэй юмнууд ч аюу зүгээр байдаг. За энэ манай ихнэр идэх юм байна. Манай ихнэр чинь амттай юмд аюу дуртай юм шүү. Нөгөө тавлч нэгэд идэж чаддаг байхгүй. Тэгэнгүүт иймэрхүү юмнууд чи аюу их иддэг. Энд чинь гол нь одоо ингээ харах юм бол калори аюу багтай. Одоо 100 г 400 калори гэдэг чинь энэ чинь өөрөө 90 г. Тэгээ 400 калори мөртлөө 22 г уур болчих болж байгаа байхгүй энэ чинь. Тэр ерөөсөө нэг удаагийн хооллолтод энэ группын харин хангалттай биш. аюу гоё. За ингээл зөндөө өнүүд байгаа. За За маш гоё. Тэгээд харж байгаа сонирх. тэгээрээ бүгдий. За тэгээд За маш гоё. дараа дараагийн ивентүүд Дараа дараагийн идэвхтэй орцоорой. 2026-ны Open-д нэгцэнд баярлалаа. Тэгээд Wade-ийн ах Дараа эгчнээс дараагийн ивентүүд хүчтэй байгаарай гэж Wade Express бэлэг гарын бэлэг гаргаж байгаа. Баярлалаа. Баярлж байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн төслийн эмэгтэйчүүдээс хамгийн өндөр рейт хийсэн буюу 40 ватт болын 22-ыг хийсэн. оо тэр 200 хэдийн. Баг дэлхийн топ 5 руу орохоос үзүүл тэгэхээр ер нь сайн маш сайн хийсэн гэсэн. Тэгээд цааш дараа дараагийн ивентэд хүчтэй хамттай байгаарай. За. За сүүлийн бэлэг баясгуу гшийн бэлэг тэгээд хичээл авч байна. Тэгээд дараа нь хичээл дуусахаар хэдүүл өгч хоёул өгчдөг. За. Тэгээд өнөөдрийн CrossFit 2026-гийн ивент нэгтийн хамт байсан. Та нарт баярлалаа. Дараа дараагийн ивент хүчтэй олонлоо уулзцаа.